За сайн байна уу монголчуудаа. Би нэгэн бичлэгийг үзээд үнэхээр бас худал зүйлтэй ингээд тэмцмээр байсан ч тэмцэж чадахгүй юм байгаад байгаа юм биш байгаа даа гэсэн тийм бодол төрлөө. Тэгээ энэ бодол төрөх болсон шалтгаан болсон энэ бичлэгийг би та нарт сонсгоё гэж бодож байна. Та нар маш сайн сонсоорой. Тэгээд таа ч гэсэн бас тэгж бодож явдгийн биш үсттэй бас эргцүүлээд бодоорой дараа нь. За сонсъё. Шудраг нэгэн дууга авраахад хуурмаг нэгэн үгэндээ итгэхэд айдас үгнээс ч дэвхэр гарч өмнө үг чулуу мэт дарагдах мөчөд чөтгөр төрдөг. Хулчор хүн албан тушаалын өөдөнд бөхийж хуурмаг хүн эрх мэдэл хэмээх титэн өмсгөөд арт өмнө дууга нэгэн зэрэг залгихад нэгнийхээ зовлонг бүгд жирийн зөвлөж үзэхэд чөтгөр төрдөг. Хууль хүнд үйлчлэх юм болж мөнгө хуулинд тушаал болгоход хүн итгэлээсээ нүүр буруулж итгэл мөнгнөөс хямдхан болох үед эр зоргийг гинэн гэж шоолж аймхаг ухаантаа гэж шагнахад хүн итгэлээ алдаж зүрхээ ашгаар наймаалцж найс нөхдөө ашигын нүдээр харамжд. Эх орноо хайрлахаас илүү эрх мэдэл шунахаар нь улаасан үед бурууг мэдсээр байж чадаагүйдээ биш хүсээгүйдээ дуугаа өнгөрөхөд чөтгөр тэнгэрээс буудаггүй. Тэр хүний дотор ургадаг. Хэл хүгээ хэлж чадаагүйд хэлэх ёстой үгээ худал хэлэхэд нүдэнд нь мөнгө гэрэлтэж зүрхэнд нь хүн чанар мөхөхөд тэр хүсдэг. Хүн хүнээ биш ашигаа хайрлахад тэр инээдэг. Үнэн үг чулуу шиг хүнд болж худал үг алт шиг галалцсан үед хөдөлмөрсөн гар шархтаж улгайлсан гар бөгчөөр галалцаад чөтгөрийн нүд гэрэлтдэг. Тэр тэнгэрээс буудаггүй. Тэр газраас ч ургадаггүй. Тэр хүний сэтгэлийн гүнд худал дарагдсан зөвхөрлөөс сургадаг. Худал дарагдсан зөвхөрлөөс сургадаг. За тэгэд би бодлоо л да. Үнэхээр хүн бас дуугарыг ч гэсэн дуугарах бас боломжгүй юм уу байд юм байна. Одоо яг дуугарах иргэдийн дуугарах худалдаа эвлэрж исэн, хүчээр эвлэрж исэн бүх хүмүүсээ дуугарах цаг болсон гэж би бодож байна. Би ч гэсэн худалдаа бас эвлэрж явсан юм байлээ. Энэ эвлэрж явсан асуудлыг би нэг өдөр төлөвлөж байгаад би гаргаж тавина.